За Парисаас гарсан Бургон гэдэг мужид ирчээд байна. Энэ болохоор яг Шураа уулын ингэрт оршдог Францын ой модны нөөц байгалийн сайхан цэвэр агаар бүх юм цогтолсон газар байна. За энэ ч бол Баттүгс ахыг нааша ирэхэд нь машинтан дагагдаад яваад ирлээ. Өдөржин явлаа. Энэ Шураа уулын цаана яг Швейцар байгаа. Наадталт нь ингээ Франц байна. Тэгээд галландууд бас орж ирдэг, швейцарууд орж ирдэг энэ ч амарч ингэ зугаалж муугаал жоохон агаар магаар амсалж байгаа явд юм шиг байна. Маргааш фермер дээр очино. Шиш залгаад чиг өөрөө ярьсныг сайжруулж ярих орнд миний ярьсныг бүгдийг дуусгаад би дандаа шиний бодож байгаа. Ямар хатгаад юм бэ? За юу ярих таа шиний бодож. Зөвхөн сайныг асууваа таа. Татаа. За Бургон гэдэг мужид ирчээд байна. Шураа гэдэг уулын ингэрт байна. За чи галланд швейцарууд ирд юм байна. Тэгээд тэнднээс утаатай байдаг юм шиг байна. За асуу. Энэ их арцганж байна. За ер нь бол ямар ч аяллаа нэг гой сайхан юм бол хоол байдаг. Нутгийнхын хоолыг амталж үзнэ гэдэг чинь хичнээн сайхан билээ дээ. Энэ нөгөө Монбелиар төхрийнхаа махаар хийсэн ийм ярихад л одоо ингэ шүүс гоочод байгаа. Зөөлхөн шүүслэг сайхан гэж. Хар бэлдтэй соос. За ингээд Жураа ууланд очсныхаа маргааш шууд Бухан аж ахуйр явсан. Энэ бол одоо үржлийн Бухан үрийн сан төв ер нь дэлхийд алдартай ийм газар юм бэлээ. Дэлхийд дахинд Бухан үр ингээд тараагаас ууждаг. Энэ өрөлтөө авцсан гар бол одоо үржлийн мэрэгчлэлтэн. Тэгээ Бухыг хуураад ингээд Бухан дээр нь гаргаж агаад үрийг ингээд аргалаад авчна. За биднээс мэддэгэр бол Viagra хэрэглээд ах шиг байна. За тэр нэг нохоо энэ нохоог сонио одоо энэ одоо юу нохоо орж ирсэн гүйж байгаа юм биш үү гэсэн чинь нөгөө Бухан ингээд галзуураад огшроо заримдаа ачин болт юм байна л та. Тэгээд тэнгүүд нохоо нөгөөжчихэд 90-ээс зугаад тэгээд Буханд орхоо номхорчдаг гэсэн. Бухан номхруулагч гэдэг нохоо. За Буханы өрийг бол ингээд хүүтэн гараад савлаад энэ бол 30-40 жилээр хадгалах боломжтой. Дэлхийс үрсэн ч гэсэн тэгэл дараа нь Монбелиар төхрээ гаргаж ирж идэх нь шүү дээ. Тий, хасах 180 хэм гэж байгаа шүү. Энэ бол зүгээр селфи шүү нөхтөө, зүгээр селфи. Францд сурцсан хэл нэвтрэлцээд байгаа харагдах юм тий. Дууг нь хаачаар. Тий, энд нөгөө актер үрийн шингэнэ хадгалж байна Бухны. Зүгээр л үр шүү дээ чинь. Үрийн шингэн ингээ үрийг гатуу байдлаар хадгалж яд гэж. За хасах 180 хэмийн нөгөө сав нь энэ. Тэгээ ингээс амар уур муур савсаад нэг юм байгалийн үзэгдэл болж байгаа юм шиг ингээ байж тийм байл. За ингээ нэг л өглөө босоход Франц орн бол цасан дарагдчихд юм байна. За Франц орносоо тохио авахтаа сүртэй ярих гэж бас. Энэ зүгээр Жураа уул энэ уулархах газар өндөр болохоор хүүтэн тэгээд цасмаас ороод ингээд ийм байд юм. Энэ муж нь угаасаа ийм нөгөө юу лээ. Францын модны нөөц газар. Хамаг мод зод нь байж байгаа. Тэгээ ингээд нэг цахиур төмөр ингээд нэг дулмаатай уулзах гэдэг мод мөчрийн цаана явж идэг шиг юм цаананд ороод байна. За энэ залуу манай мөөгийн одоо өөрийнхөө машинаар биднэрт одоо Парисаас хаа байсан Жураа уул, Жураагаас хаа байсан Швейцар руу хүргэж өгсөн. Гоё шоколадны үйлдвэрт ажилладаг залуу байгаа. Тэрнээс бол тэрвэрлдээ зогсож байгаа автыг хаос. За энэ хүн болохоор энэ Жураа уулыг тойрч амьдардаг 20 фермерүүдийг нэгдээд ингээд хоорондоо хоршоод кластер болж ажиллаж байгаагийн сонгогдсон дарга нь энэ удаагийн дарга гэх юм уу та. За сая бит хоёр одоо үхэр яаж бий болдог үржлийн бэрмээсээ гараад үхрээ яаж өсгөж иддэг махны бэрэм дээр одоо ирж байна. За энд бол нэг хоёр л хүн ажиллаж байгаа нэг эхнэр нөхөр хоёр. Тэгээд энэ одоо бол нэг 8 орчим сартаа тугал ингээд царай. За энэ ингээд нэг 12 сартаа тугал болчихж байгаа. Инээс цаашаа 24 сар болоод ухаагаад ирд юм билээ. Тэгэхээр тэгээ махны үйлдвэрлэл явуулна да. За дараагийн очсон ферм бол нэг 60-70 үхэртэй айгу цэвэрхэн тим фермд одоо очихоор манд дундуур явж. Ер нь гаднаасаа бол ер нь энд үхэр мал байдаг гэсэн шинж байхгүй тийм. За бүр уулын таган дээр гараад ирлээ чи састай байна. Нэг таг гэж юу. Гарац нэг яга таглаа. За план дээр байгаа юм байна. Тийм гарац нэг нэмэх нэг михтэл байх шиг байна. Шөндөө бол асгар орчт юм байна.
Мөсөстэй застаа тэр нь хайлаагүй юм байна. Тэгээд энд ирсэн чинь цул малын шивтэр шинхэг үнэртэж чинь хөдөө ирчихгүй яач. Гэхдээ нэг өвшө Монголын хөдөө ирч байгаа санагдаж гэх гэсэн шүү. За ферм одоо энд бас хамаагүй чанга ярьж энэ тэр шуугилдаж болдгоо энэ өхрүүд нь цочдөг энэ тэр юм байна. За энд бол яг 220 өхөр байгаа үнэ. Тэгээд энэ ингээ биднэрт үзүүлэхэд дөрвийг ингээ барьцсан. Дөрвөлөө онцлогтой анхны удаа 2 дахь удаа 6 7 дахь удаага төрж байгаа гэсэн. Тэгээд бүгдээрээ онцлог шинжтэй юм байна. Яг хөө тэрийг дараа нь закадраас хоёлаа гаргадаг да. Энэ өхөр бол одоо 7 төрчихсөн 60,000 тонн сүү өгчихсэн. Одоо амьд сүүний үйлдвэр. А энэ бол одоо 2хан төрчихсөн гонж монголоор бол. Тэгээ цаашдаа бол 60,000-ыг өгөх бас нэг амьд сүүний үйлдвэр байна гэж танилцуулж байна. Тэгээ бид хоёрт харахад бол хөгшин залуу нь бол яг адилхан харагдаад байна. За энд ингээд өхрүүд ерөнхийдөө байгаа. Тэгээд яг өөрөөрөө байранд олоод твтчихдэг. Хөвтмөргөө бол босод энэ дотор зугаалж болдог. Баас хийсэн нэг өдөрт 2 удаа цэвэрлдэг. Одоо баг цэвэрлэх болсон байгаа юм шиг бай. За тэгээд ингээд өхрийн уруу майж ер нь өхрийнхаа 5 дахыг хангасан. Тэгээд ганцхан энэ хашигдаа байж идэггүй гарч бэлчээрэлдэг айгүй том талбайтай юм байлээ. Баг хичнээн га сайхан ногоон нуг харагдсан. За энэ бол хужир байна. Ингээд үлдгээс авдаг. Энэ наадалт нэг хүчтэй бас нэг минерал тижээлх шиг байна. За энэ бол манахаар бол 1-р амарчих газар. Үнэд тоглохоор зэрэг оруулдаг. Энэ бол одоо жирэмсэн их толгор биетэй. Энэ харалтаа харц марцсан. Нилээ ядраг хавганцсан байгаа ч тийм. Уг нь юу зүйл өдөрний шүүс мөс өгөх хэрэгтэй байхгүй юу? За одоо эднээс ингэж төрөнгүүт нь нэг юм үүр шиг юмд хийгээд 4-7 хоног тусгаалж байгаа. Дараа нь ингээд цэцэрлэг төгчдөг. Тэгээд яг өөрийнх нь ээжийн сүүгээр хугчдаг. Яг олж байгаа л хугчин. Тэгээд хөөрхөн заснаач юу юм. Тэгээ хөөрхөн амтд эднээс дахиж ихтэйгээ бол уулзахгүй. Тэгээд ингээд 4-7 хоногийн дараа эднээс одоо сүүний үйлдвэр болох уу маханд явж стек рүү явах уу гэдгийг ингээд шийдэгдээд эмэгтэй тоглоод нь автоматар сүү рүү ирчүүд нь маханд баяртай. Тий. Тэгэхээр хөрхий. Одоо ингээд хүмүүс бол ингээд бурхан шиг л эднээс хувь заяг одоо шийдэх нь байна шүү дээ. Энд дөнгөж 30 минут болсон тугал байна. Төрөөд. Энэ хөрхий амтныг хараач тэр инээж байгаа юм гэдэг байхгүй. За энэ ингээд энэ фермерүүд ер нь бол бүх тоног төхөөрөмжөөр өөрийгөө хангацсан ингэ байждаг. Энэ бол яг өөрийнхөө хүчээр зөвхөн ингээд энэ аймаар их том карантин худалдаж авсан биш. Ерөнхийдөө хоршоод ингээ бие бинийгаа юмар хангацдаг. Зээл мэйл бүх юмаа өөрсдөө зохицуулаад авдаг ийм зохион байгуулалтанд байд юм байлээ. Сая тэр гараад байгаа их өвсийг бол өөрөө тарихгүй бас өвсний фермээс авна. За энэ бол одоо саалтуурын хэсэг. Ингээ энэгээр нөхрөндүүд нь орж иж ингээ тойр зогсож байгаа саалгадаг. За энэ саалтуурын хэсгийг бол маш сүртэйгээр тайлбарлалаа би. За гарын хөдөлгөөнийг хар. За сайхан өмнө эхлээд үнийн хөгтөлөнг бол нэг үрчлөөгаа цэвэрлээд одоо ингээ цахилгаан саалтуураа юм. Саад дуусаад үнээ бол өөрөө цахилгаан саалтуураа хөлөөрөө салгачт юм байлээ. За нэг үнэнээс бол дунджаар нэг 17-8 литр сүү гараад байгаа. Энэ бол жишээ нь 18 литр 600 гарсан гэж заасан байна. За рекорд бол ер нь тэгээд 20 гараал 30 руу бараг төгтөг юм шүү. Ингээд энэ хоолоо моолгоор нь ингээд youngster сүү асгаж байгаа юм шиг ингээд амжаа явж идэг ийм амар их сүү гаргадаг амьд сүүний үйлдвэр байна. Бүх өхөр нь эвэргүй. Энэ нэг юм төмөр дор зогсох хэрэгтэй болохоор зэрэг баг нэврийг аваа ичдэг. Энэ бол өхөртэй өнсөлцөх шивдэг. Селфи байна. Энэ туглууд болохоор одоо ингээд ганц юм годгор юм мөөм шиг юмар сүү өгч байгаа. Гэхдээ ингээд рефлекс нь сони юм билээ ингээд нудраад нөгөө нэг мөөм зөөмөө хайгаад идэг. Би ч нөгөө тугал 4 мөөм байхыг харчаад сувдгалж ин гэсэн чинь гүн байл шүү дээ. Анхнаасаа л 4 байдгийг мэддээ төрд юм байна. Энэ амар ланзгаар бас л дэлэнтэй байгаа шүү. За одоо энэ чинь ингээд Монбелиард үйлдвэрийн үнэний 6 үе ингээд зогсож байгаа гинэ. Тэгээ сая эзэн танилцуулсан. За энд байгаа хоёрын дараа нь хэлээ. Энэ бол одоо хамгийн том эмэг их одоо Бүжиен. За 12 настай. За тэрний охин Бразилиан. Одоо ингээд 10 настай. За тэрний охин Эолиен
7 настай. За энэ болохоор одоо энэ үний охин Гүйян 5 настай. За энэ одоо хамгийн бас энэ үнийхээ охин Жасан гэдэг охин байна. За тэгээд энэ хамгийн сүүлийн үе төрөө 6 хонж байгаа энэ одоо Мадонна гэдэг юм тугал. За магадгүй энэ хойдон жил тугалаа Леди Гага тэрний дараа бас нэг хүн гарах баха. Хүн гээ тугалаачлаа. Тэгээ яг хоо манайхан ийм хөөрхөн ингээд ийм үржих чадвартай, олон жил тугалах чадвартай. Тэгээд цаашаа үржээд тэгээд хамгийн сайн гентэй шилдэг тийм уралдаанд төрүүлжсэн бух гаргасан тэрний ээж нь тэр цаанаас хоёр дахь нь Гампа яг ардан зогсож байна. За тэрний цаатал нь болохоор одоо биеийн хэлбэр галбар царай төсөөрөө уралдаанд төрүүлжсэн одоо нодлон жил Парист болсон олон улсын хөдөө аж ахуй үзэсгэлэнд төрөө шагнал авсан юм үнэ байна. Одоо тэрийг би энэгээр хөтлөөд ингээ алхаад үзүүлье. Салтаа өндөр ташаа удам биш уужим мундаг амтан байгаа хаа. 2015 оны Францын шилдэг гоо үзэсгэлэнтэй үнэ Глория алхаж байна. Үнэ хүртэл царайлгүйгээр оролдсон юм байна. Энэ нь одоо хөл гоё одоо гөхтөлн чих хамар хоолой хүлээ эмчийн юмруу орч өгөө. Бүх юм нь одоо өвдгийг шөгжсөн ийм хөр байна. Одоо ярга. Ирж яриа биш юм. За ингээд Глорияг цариг наар сайн танилцсан. Тэр ажиллаа гэж байна. За Францын өхрүүд Монбельярд энэ өхрүүд бас эрүүгээ майжуулах их дуртай ингээд майжуулаад зогсоод идэв. Гэтэ ер нь өргөдгий догшин ширүүн цаваа цолгын замтай ийм өхрүүд байна. Хар багасаа тугал байхасаа ингээд бид нар одоо нэлээд одоо номхон төлгөө болцсон байдаг болоо гэсэн үг юм байна. Танихгүй хүмүүс хараад ер нь зүхтаагаад ингээд идэв. Одоо ингээд зхийчээд муухай хараал юм одоо яах ч. Энэ яг мис өхөр яг их зантай байдаг бах те. Бухнууд хойноос нь гүйсээр байгаад. Тийм баг. Ямар амин. Хамраараа амир үлээж ин. Тоосоор өчний нөгөө талчлаа.